Хам хутгтыг байцаасан болоод л нохой шиг бууджээ. Халахын тамхтай 13 хутгтын нэг хам хутагт ядмын Жамбалд орж байв. Улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэксдийн архиваас шүүж удаан хайсны эцэст түүний тухай дараах материалыг олж мэдсэн юм. Хам хутгтын дөрүүд нь энтхэг оронд Дөвчин Даран Базар, Дөвчин Ёндон Гомбов нар. Цаст төвдөд Агван Давг, Лувсан Иш Данзан нар. Халахын Сайн ноён хан аймгаас Эрдэнэ номч Цорж Наваан Гончиг, Лувсан Ханд Одсэр, Дарам Сэд буюу Жамбалдорж нарын хутгтууд тодрон гарчээ. Жамбалдорж нь 1886 онд Сайн ноён хан аймгийн Далай вангийн хошууны Тэрхийн Хөхнуур гэдэг газар төрж 6 нас хүртлээр эцгийнхэн асрамжинд өсчээ. 6 настай байхад нь богдож явцсан Думбаас хам хутгтын 3 дугаар дүр мөн хэмээн зарлиг буулган хамбын хийдэд мандал тахил өргөн залжээ. Нагацах соном төвд гавж юмжив гавж лаарамб лувсан цэрэн далай нарт шав орон чойр цогчны номуудыг заалгасан гэдгээ. 1903 оны үед хүрээнд ирж богдож явцсан Дамбад мөргөн улмаар ховдын шар сүмийн хурал номын ажлыг 1 жил орчим удирдах байжээ. Түүнийг Эрдэнэ бандита цол, Номон ханы хэрэгм, 7 давхар магнаг түшлэг хамб ямб, хичээнгүй дуран бэлэгт цол Харавтрөнгийн улаан жолоо тэргүүтнэр дараалан шагнаж байжээ. Хам хутагт 1921 онд Бурхны шишний зам мөрөөс холдон өөрийн хошууны нам эвлэл үүрийн ажилд 1 байшин 5 лам мөнгө, ширээ сандал зэрэг эд хөрөнгөөр тусалж ардын засгийн үйл хэргийг эхнээс нь дэмжиж байв. Цэцэрлэг мандлын аймгийн намын хорооноос хам хутгтын хэрэгм зэрэг цол ямбыг устгуулах тухай ирүүлсэн бичгийг дотоод явдлын яам 1925 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хэлэлцээд ёсоор болгожээ. 1929 оны эцсээр улс орон даяар өрнсөн хөрөнгө хураах ажлын үеэр хам хутгтын хөрөнгийг тэгштгэн 3 лангийн алтан бугуйвч, 2 цэнгийн алтан очиртай бөгж, алтан очир жинс, хүрэн толгойд сүүжин хөөрг, мөн шүрэн толгойтой писүү хөөрг гэх зэргийн 8 ширхэг хөөрг, адуу 87, үхэр 52, хонь 749, ямаа 7 зэргийг хураан авсан боловч хөрөнгөө нуун дарсан хэмээгдэж Завхан аймгийн шоронд хоригдсан байна. Түүнийг хагас жил орчим суулгаад 1932 оны улсын баярыг тохиолдуулан өршөөлөөр суллсан ажээ. Хам хутагт хэдийгээр ардын засаг байгуулагдахаас өмнө өргөн олны дунд Бурхны шашныг түгээн дэлгэрүүлэхийн төлөө зүтгэж байсан боловч Бурхны шашны талаарх төрийн бодлогод өөрчлөлт орсноор шашны асуудлаас нэг мөсөн хөндөрөн хар болж жирийн хүний амьдралд шилжин эхнэр хүүхэдтэй болжээ. Завхан аймгийн Идэр сумын 6 дугаар багийн 1933 оны хүн амын тооллогод ядмын Жамбалд орж эрэхтэй 48 настай эхнэр Цэрэнгийн Дуламжав, охин Жаажа, хүү Нанзд орж, хүү Жигэнт орж, хүү Сэнгд орж нарын хамт амьдарч байсан гэжээ. Гэтэл хам хутагт Жамбалд оржийг 1938 оны 1-р сарын 16-нд дайчлан баривчлах ордерийг бүгд найрамдах Монгол Ард улсын дотоод явдлын яамны Завхан дахь хилцээний дарга Бямба баталж төлөөлөгч Жамсранд олгосон байдаг. Төлөөлөгч Жамсран нь туслах Бүрүжавын хамт хам хутгтыг Идэр сумын нутаг Мануустай хэмээх газраас баривчлан гэр орны нэгжиж эд зүйлсийг битүүмжилсэн байна. Хам хутгтыг 1938 оны 1-р сарын 20-ны өдрөөс эхлэн төлөөлөгч Даваарагчаа байцаажээ. Түүний хавцад хэрэгтэй ардын засгийг устгаж, түүний оронд хуучны хаант засгийг шинээр байгуулж, шарын шашныг дэлгэрүүлэх, эрх ямбаа хасуулсан хутагт хувилгаад, сайд түшимдийн эрх ямбыг дахин олгож,
Эднараар засгийн эрхийг бариулах зорилготой эсэргүү бүлгмийг анх байгуулан удирдах ажиллаж байсан ба эсэргүү бүлгэмдээ Завхан аймгийн Идэр сумын 5 дугаар багийн харьяат Хамбын хүрээний Аграмб Маанийн аюур буйн, Хамбын хүрээний Аграмб Гүржавын Гомбожав, Вандангийн Гомбожав, Хамбын хүрээний Маарамб Нарангийн Чүлтэм, Думаагийн Жамбал Жансан хувилгаан, Маарамб Намсрай, Тогтхын Ламжав, Хамбын хүрээний Ойдов гавж, Сэрэтэр гавж, Заагд гавж, Балжинэм гавж, Ламжав гавж, Арагчаа зайсан нарыг элсүүлсэн хэмээжээ. Ядмын Жамбал доржийг уг хэрэгт завхан дах дотоод явдлын яамны хэлтсийн төлөөлөгч Баданбазар ялын төлөвлөгөө боловсруулж хэлтсийн дарга Бямбаагаар батлуулсан байна. Үүнд Хамбын хийдэд эсэргүү үлгэн байгуулж гишүүдийг элсүүлсэн, ардын засгийн эсрэг цуурхал дэгдээсэн хэмээн үзэж, шүүх цаазын бичгийн 43, 44, 47 дугаар зүйлийг баримтлан буудан алах ял төлөвлөснийг шүүхийн бус байгууллага болох онцгой бүрэн эрхт комиссийн 1938 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 5 дугаар хурлаар Хамб хотогт Жамбал доржид хуулийн ялын дээд хэмжээгээр цаазлан хороож жалганд гүйцэтгэжээ. Тэрбээр баривчлагдсанаас хойш 1 сарын дараа бусдын гарт өөд болсон нь энэ аж. Хамб хотогт Жамбал доржийн хэргийг хянан хэлэлцээд 1991 оны 9-р сарын 19-ний өдөр бүгд найрамдах Монгол Ард улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 134-р магадлалаар цагаатгажээ. Харин 1931 оны хөрөнгө нуусан гэх хэрэгт нь шинэ нөхцөл байдал үүсгэн эрх бүхий байгууллагаас шалган улмаар цагаатгах нь дамжиггүй. Чингвэл Хамб хотгтыг улс төрийн хэрэгт 2 удаа хэлмэгдүүлсэн нь тогтоогдох учиртай. Ийхүү халахын тамхтай 13 хотгтын нэг Хамб хотогт ядмын Жамбал дорж ороо босгоо цагийн хар шуурганд туугдан эддэр залуудаан харамсалтайгаар хорвоогоос бутсан ч ариун нэр төр нь 53 жилийн дараа нөхөн сэргэгдсэн билээ. Өнөөдөр дэлхийн улс гүрнүүдээс өөрийн ард түмний эсрэг цусты яргалал үйлдсэн цөөхөн улсын нэг Монголын тухайд түүхийн хар толб хэлмэгдүүлэлтийн аимшигт он жилүүдийг нэхэн дурсах, хожим хойшид үеийн үед сэрэмжлэн сэргийлж явахыг сануулсан саарал өдрөө.